Улсын хурлын өргөдлийн байнгын ороо үе тэнгийн дээрлэхэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг авч хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэхэд төр өөрийн зүгээс шаардлагатай ажлыг хийж чадахгүй байгаагаас гадна хүүхдийн хүмүүжил төлөвшөлт нь боловсролын байгууллагууд огт анхаарахгүй байна гэсэн шүүмжлэлүүд хөрч байна. 2024-өөс 2026 оны хооронд үе тэнгийн дээрлэхэлтийн 2300 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний 69.5% сургуулийн орчинд, 21.1% нь олон нийтийн газарт, 8.9% нь гудамж талбайд, 0.4% нь гэр бүлийн орчинд үйлдэгдэжээ. Мөн нийт үйлдэгдэж байгаа үе тэнгийн дээрлэхэлтийн 70-аас дээш хувь нь хүүхдийн бие махбодод гэмтэл учруулсан тохиолдол бүртгэгдсэн байна. Гэхдээ үүнээс гадна сэтгэл зүйд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл нь хүүхдийг амиа хорлоход хүртэл нөлөөлөх хор уршдаг онцолж байна. Ялангуяа захим орчинд бүлийдж байгаа, гадуурхагдж байгаа энэ асуудал бол яг тэр сэтгц рүү нь, эрүүл мэнд рүү нь, яг тэр тарих руу нь, одоо хотоод руу нь, дотоод эрхтэнлүү нь өөртөө итгэх хүн байх тэр үн цэн рүү нь халдж байгаа юм халдлага байгаамаа. Тэгээд үе тэнгийн дээрлэхэлт гарч байгаагийн гол шалтгаан нь хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн орчин нэрлэгдэж байна. Цаашлаад хүмүүнлэг байх, энэрнгөө байх, зан төлөвийг нь бага наснаас нь боловсролын байгууллагууд зааж сургадаг байх асуудал нэрлэгдэж, үүнд багш нарын мэдлэг чадрын асуудал хөндөглөө. Тэгвэл боловсролын яамны зүгээс 16-аас доош насны хүүхдэд захим хаяг нээхгүй байх шийдлийг танилцуулж байна. Зөвхөн цагдаагийн ажил бол биш шүү. Манай сургуулийн орчны нийгмийн ажилтнууд гэдэг юм уу, ийм хүмүүсийн орчинд хяналт тавьдаг ийм зүйл байна уу? Бид нар бол тэр сошиал орчиг тэр чигт нь хүний эрхээ хайчвал одоо магадгүй 16 нас хүртэлх хүүхдийг фэйсбુક хаяггүй одоо болгоно гэдэг нь хүний эрхийн зөрчил гэрчүүлийн ажил явахгүй. Хувийн тэр зураг хөрөг, нүцгэн нь одоо зураг хөрөг янз бүрийн юм зургаар сүрдүүлэг хийж, бэлгийн хүчээр хийлэл элдв янзын одоо дарамт шахалт үзүүлдэг. Энэ нь улмаар одоо сэтгэл зүйн асуудал болоод амиа хорлох хэмжээнд одоо хүргэж байна гэдэг энэ зүйлүүд бол яригдж байгаа. Тийм учраас бид нар одоо яаралтай тэр 16 насны хүүхдийн сошиал орчинд захим хэрэглээнд хязгаарлалт тогтоох нь бүлийдэх хэмээх үе тэнгийн дээрлэхэлтийн ноцтой хэлбэрийг хязгаарлах үр дүнтэй арга байж болох ч нөгөө талдаа хэрэгжилтэнд нь хэрхэн хяналт тавих вэ гэдэг асуудлууд урган гарч иж байна. Түүнчлэг хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулах төсөв хөрөнгө хууль зүйн дотоод хэргийн яамд байхгүй гэдгийг салбарын сайд нь онцоллоо. За одоо бол нийтдээ 39 төр хамгаалах байр байгаа. Ер нь төр хамгаалах байрны асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр шийдэж байгаагүй шүү. Энийг бас та бүхэн маань анхаараа. Дандаа гадаад улсын одоо буцалтгүй тусламжийн зээл тусламжийн хүрээнд энэ төр хамгаалах байруудыг барьж ажилуулж ирсэн гэдгийг бас та бүхэн маань бодоорой. За төсөв хөрөнгийн хувьд бол сая Абекер сайд хэллээ. Хууль зүйн дотоод хэргийн сайдын багцад бол энэ хүүхэд хамгаалал урьдчилан сэргийлэх чиглэлтэй холбоотой төсөв 24 оноос эхлээ байхгүй болсон. Энийг хүүхэд гэр бүл нийгмийн хамгааллын харьяа байгууллага руу шилжүүлсэн байдаг гэдгийг та бүхэнд бас хэлчихье. За энэхүү хууль зүйн дотоод хэргийн яам төсөв байхгүй гэдэг шалтгаанаар асуудлаас зайлсхийж бүх зардал нь гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд бий хэмээн мэдгдлээ. Харин асуудал хариуцсан агентлагийн зүгээс боловсролын салбарыг буруутгасан байдалтайгаар үе тэнгийн дээрлэхэлтийн асуудлыг хууль тогтоогчид хэлцээд өнгөрлөө.